Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын төв орнолтын удирдах ажлын зөвлөгөө өнөөдөр Улаанбаатар хотно эхэллээ. Зөвлөгөөнөөр шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2012 онд хийсэн ажиллуулаад 2013 онд төлөвлөсөн ажлын талаар төв орнотын удирдлагууд нь ажиллаа тайлгнаж байгаамаа. Тус байгууллага нь 2013 онд байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжил гүйцэтгэлийн хяналт шалгалтыг сайжруулах жил болгон зарласан байна. За засгийн газар хэрэгжүүлэгч агентлаг шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бүтэц бүрэлдэхүүн сая 2 сарын 18-ны өдөр батлагдсан байгаа. 2013 онд бол хууль тогтоомжийн хэрэгжил гүйцэтгэлийн чанарыг сайжруулах хэмжээ болгон зарласан байгаа. Мөн шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ жил томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсний дотор нийслэлд нэгдсэн 20 хаан инженер барих ажил юм байна. Энэ ажлын явцын талаар тодрууллаа. Нээлттэй бодлогын хүрээнд хууль зүйн сайд бол бас удаадараа мэдэгдсэн байгаа. За Монгол улсын хэмжээнд бол 4-5-20 төвлөрсөн 20 хааныг барьж байгуулах юм байна гэсэн одоо ийм өдөртөмжийг бид нар төгсөн байгаа. За энэний дагуу бол бид нар анхны төвлөрсөн 20 хаанг бол за Улаанбаатарын зүүн бүст буюу 2407 дугаар ангиж эмэгтэйчүүдийн 20 хаангийн байрлалд барихаар за зураг төслийн ажил бол 80%-тай. За бэлтгэл ажлууд нь хангагдаад эхлэх гээд явж байгаамаа. За дараа нь бол бид нар баруун бүсээ бол Ховд аймаг, за хойд бүсээ бол Эрдэнэт, за зүүн бүсийг бол Хинтээ байдаг юм уу Дорнод одоо бол хараханда одоо яг барьж байгуулах энэ газар нь бол сонгогддог байгаа. Цаашдаа бол хотын юухан 20 хаангийг одоо энэ төвлөрсөн 20 хаан барьж байгуулж явах явцдаа судалгаагаа хийж хэрэгжүүлээд явна. Сүүлийн үед 20 хаангуудын барилга байгууламжийн стандарт хангалтгүй өгөх шүүмжил гарч байна. Тэр бөгөөд хамгийн сүүлд баригдсан цагдаа орох 461-р ангийн барилгын чанар буюу хяналтцуул сэжигтнүүд нь хоорондоо уцаар ярьдаг гэж шүүмжилж байсарана. Өнөөдөр хууль зүйн сайдаас бол тодорхой үүрэг чиглэлийг өгч байгаа. За бид нар бол дэлхийн жишг төрсэн за стандартыг хангасан ийм төвлөрсөн 20 хааныг барьж байгуулах бол цаг үеийн шаардлагатай болж байгаамаа. За ийм утгаараа бол шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах бүрэлдэхүүн бол бас дэлхийн нийтийн 20 хаангийг судлах үзэх за хамгийн сүүлд тэгэхэд оны өмнө бид нэр одоо Хятад улсын мужуулах Гонконгод очиж Стенлийн 20 хаан гэж одоо энэ дэлхийн за английн стандартаар баригдсан 20 хаангийг үзсэн. За түүний зураг болон холбогдох одоо тэр балаан зургуудыг авчирч за энэ шинэ 20 хаангийнхаа зураг төсвийг бол хийж боловсруулах та. За хамгийн гол нь тэнд одоо хөдөлмөр эрхлүүлэх ялтныг нийгэмшүүлэх ийм бүстэй нь хамт үйлдвэрлэлийн бүстэй нь гэсэн өөрөөр хэлбэл за ийм одоо дэлхийн жишгт нийцсэн ийм стандарт 20 хаангийг барьж байгуулна.